сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Чанга нүгэ. За одоо ерөнхийдөө байнга хүмүүст одоо чихэнд нь уяатай болчиход байгаа нэг сэдв бол биткойн буюу бусад койны зах зээл байгаа. За тэрийг одоо coin market cap-аас хэрхэн мэдээллийг шалгаж үзэх вэ гэдгийг та бүхэнд одоо харуулъя. За жишээ нь биткойн тийм ээ. Үндсэн өөрийнх нь одоо арилжааны нийт lifetime буюу одоо нийт хугацаанд өсөлтийн графикийг эндээс харж байгаа тийм ээ. Энэ ойлгомжтой ерөнхий зүйлтүүдийг ингээд харчиж байгаа. За энэ одоо яагаад төсөөд идэх юм бэ? Яагаад ингээд идэх юм? Одоо юу гэдэг юм үнэн өсөөд буураад идэм бэ гэдгийг дараагийн дугаарууд дээр энэ хэсэг дээр ерөнхийдөө тулгуурлаж тайлбарлаж гэнэ. Одоо ерөнхий мэдээлэл зүгээр хальт харах үүднээс би зүгээр ойрхон зүйлүүдийг за ингээд тухайн койны өөрийнх нь хэрэглэгчдийн тоо гэж байх хэвээр хэдэн хаягтай байдгийг тэрийг нь харахад бол энэ holders гэж байгаа. Holders дээр нь дараад хэдэн шиг одоо хэдийг эзэмшиж байгаануудыг харж байна. За энэ хэсэгт болохоор та графикийг одоо 1-7 хоногоор сараар 3 сараар харж болно. За би 3 сараар нь харуулхад ерөнхийдөө энэ дээр бол 7 сарын 21-нд хамгийн их өндөр одоо хаягн дээр өндөр койныг хадгалж байсан эзэмшижсэн гэсэн тийм дүн харагдаж байна. За тухайн хаягууд дээр одоо хэдэн хадгалагдажсэн бэ гэдгийг ингээд доор нэг жагсаалтууд нэг харагдаад эхэлж байгаа. За тэгээд цааш явъя. За wallet буюу одоо идэвхжнүүдийг сонирхохыг гэвэл одоо юу гэдэг юм ямар платформуд дээр идэвхжүүд байдаг вэ гэдгийг харж болж байна. За энэ дээр Binance орж ирэх байх юм сонин. За яг энэ идэвхжүүд ерөнхийдөө ингээд байж идэг. Тэгэхээр 10 идэвхжин дээр энэ Binance маань хадгалагддаг байна. За мэдээллүүдийг олох юм бол эндээс уншиж болно. За олон нийтийн талаар одоо биткойны талаар юу ярьж байгааг ерөнхийдөө эндээс харж болно. За жигсаалтын мэдээж рейтинг гэдэг тийм ээ. Рейтинг одоо хэр эрэлттэй өндөр койн бэ гэж. За энэ дээр их сонирхолтой юмнууд байгаа. За нийт 1 сарын буюу 30 өдрийн арилжааг одоо харуулсан байна. Энэ дээр BitMEX, Binance гэсэн арилжааны биржүүд, энэ exchange-уудын ерөнхий тоог агуулж байгаа тоонуудыг харуулж байна. Энэ яагаад ингэж хоорондоо солилцоод байгаа вэ гэхээр мэдээж хүмүүс хоорондоо гүйлгээ хийдэг. Тийм учраас тэр гүйлгээнүүдийн одоо хийж байгаа үйлдэлүүдийг ингэ харуулж байгаа гэсэн үг. Нийт 30 өдрийн гүйлгээний юг одоо ингэ 7 сарыг харуулж байна тийм ээ. 13, 14 гэдэг. За энэ дэр их сонирхолтой байнууд мэдэхгүй байгаа нүдг бол одоо юу гэдэг smaller wallets гэж байгаа. Жижиглэнгийн идэвхжтэй хүмүүс бол маш их байдаг байна тийм ээ. За whale-ууд буюу одоо акулууд хэрэг эзэмшиж байна гэдгийг эндээс харж иж болно. За exchange-ууд ерөөхдөө энэ бусад төрлийн нэг арилжааны биржүүд энийг эргэлдүүлдэг байна. За одоохондоо Америкт ерөнхийдөө энэ Binance-ыг заавал тусгай юугаар хүлээн зөвшөөрдөг. Ерөнхийдөө дэлхийд тархсан Binance ерөнхийдөө хамгийн том бирж гэж үздэг. Тэн дээр одоо байгаа хадгалагдаж байгаа биткойны хэмжээг эндээс харж болно. Энэ ерөнхийдөө жижиг дунд одоо идэвхжтэй хүмүүсийн одоо ерөнхийдөө бараг тэнцүү харагдаж байгаа тийм ээ. Биш илүү харагдаж байна бүр. Жижиг дунд идэвхжтэй. За энэ дээр нэг зүйлүүд бас анзааруул та нар miners гэж байгаа тийм ээ. Miners гэдэг нь юу вэ гэхээр ерөнхийдөө Binance биткойныг олборлагчдыг буюу одоо олборлдог тийм төхөөрөмжийг эзэмшигчид ажилуулад тэндээс биткойн олж байгаа нь ингээд харагдаж байна. Өдөрт
ерөнхийдөө дунджаар 1.5-аас 2.4 мянган биткойныг ерөнхийдөө майнерууд олж гинэ гэсэн үг. Олоод олсон одоо юунуудыгаа өөрсдийнхөө тухайн одоо биржүүд болон бусад нэг хэтвчнүүд рүүгээ авч байгаа нь харагдаж байна тийм ээ. За ингэж байна. За мэдээж юунууд уурхай олборлагчдын одоо өөрсдийнх нь тухайн пул буюу ажил хийдэг талбарууд нь өөрсдөнд нь одоо ажил хийснийхэн төлөө reward буюу жижиг хэмжээний урамшууллууд олгодог байгаа. Энэ урамшууллуудыг эндээс нь харж байгаа маа. Олборлолтоос нь илүү урамшуул байдаг. Гэхдээ энийг мэдээж эдгэр лугаа хуваарлдаг гэсэн үг. Майн хийж байгаа хүмүүсүүдрээ жижигээр нь хуваарлдаг гэж харах хэрэгтэй. За эдгийг дараа нь тайлбарлаж өгнө. Энэ бол цаашаа нэвтрхий мэддэг хүмүүс нь ойлгосон дээр хаа энийг ерөнхий ойлголтыг л өгж байгаа шүү тийм ээ. За нийтдээ өнгөрсөн 7 сарын 30 өдрийн байдлаар 188 биткойн, 188.3 биткойн ерөөхдөө олборлогдож арилжаалагдаж, худалдаалагдаж байсан байна. Тэгээд 12.7 мянган биткойн эндээс яасан байх нь урамшууллын хэлбэрт шилжчихсэн байх нэ гэж ойлгох хэрэгтэй. Гэх мэтлэн ингээд сонирхолтой мэдээллүүдийг харж байна. За analysis одоо миний гол хараад байдаг, судлаад байдаг зүйлсүүд маань энд байгаа маа. Analysis за судалгаа. За энэ CoinMarketCap-аас өөрөөс нь гаргасан судалгаа ерөнхийдөө байнга гарч байдаг. За тухайн ханшин дээр биткойныг эзэмшиж буй хүмүүс одоо яг одоо орж байгаа хүмүүсийн одоо оролцож байгаа хүмүүсийн 83% нь ерөөхдөө энэ биткойныг өөрийн худалдаж авч байгаагаар харуулж байгаа. Тэгээд түүнээсээ мөнгө олж байгаа. Одоо байсан хадгалж байгаа койнийг арилжаалах тийм ээ. Өн өссөн үед нь зарж буцааж өн буурсан үед нь одоо худалдаалж байгаа. Одоо худалдаж авч байгаа гэсэн утгаар эдгээр нь байгаа юм байна. Тэгээд 5% нь ерөөхдөө шууд юу яаж байгаа зөвхөн хадгаламжийн хэлбэртэй байж идэх хоноо. За 12% нь ерөөхдөө гарсан гэсэн үзүүлэлттэй байна. За нягтрал буюу одоо маш их койны одоо хадгаламжийг эзэмшигчдийн хувь нь нягтрал нь ерөөхдөө 12% байт юм байна. За хэр удаа хугацаагаар ерөөхдөө хадгалж байгаа вэ гэдэг статистикаар энэ дээр харуулж байна. За нэг буюу түүнээс дээш жил хадгалж байгаа хүмүүс нь ерөөхдөө 50% нь байдаг юм байна. Одоо өнөөдөр ч юу вэ? 2021 оны 8 сарын 25-ны 10 цаг 32 минутын байдлаар гэсэн үг шүү. За 1-ээс 12 сарын хугацаанд хадгалж байгаа хүмүүс нь 32% байдаг юм байна. 1-ээс доош сарын хугацаатай хадгалж байгаа хүмүүс нь хадгалах одоо эзэмшиж байгаа хүмүүсийн 9% байдаг юм байна. За 100,000 доллароос дээш гүйлгээний хэмжээ байна. За 187 тэрбум гэсэн үг. Billion буюу тэрбум 7 өдрийн дотор гэсэн үг. Энэ маш их мөнгө гэсэн үг ээ. За мэдээж энэ нэг хаашаа урсгал нь хаашаа шилжиж байгаа вэ гэдэг нь ерөөхдөө харагдаж байгаа хаа баруун зүүн гэдгээр ерөөхдөө ялгаатай харагдаж байгаа. За ингээд за үйл явцын тохиогоор нь харах юм бол нийтдээ ерөөхдөө биткойны юу одоогийн байдлаар bearish буюу баавга гэж ярьдаг тийм ээ. Баавгаргуу шилжсэн байгаа байна. Яагаад тэгэхээр ерөөхдөө заралт их болсон гэсэн утгыг нь дагуулж байгаа гэсэн үг. За bullish гэдэг нь болохоор мэдээж худалдаа авагчд их тийм ээ өсөлтийн горимдоо орсон байгаа гэсэн үг. За энэ мэдээж энэ голдоо авах юм бол тогтвортой байна гэсэн утгыг агуулна тийм үү. За өсөлтийн хэмжээг нь ерөөхдөө net worth одоо юу гэдгийг одоо сүлжээнийх нь өөрийнх нь өсөлтийг нь харах юм бол ингээд мэдээж айгүй муу
доош уналттай харагдаж байгаа маа. За нэвтрэл нь ойлгомжтой тийм ээ. Маш өндөр үзүүлэлттэй байдаг. Мэдээж эрэлт бол маш өндөр байдаг гэдгийг харуулж байгаа маа. За мөнгөн дэх хувь нь ирэхэд мөнгө рүү шилжих хувь нь ирнэх бага байгаад байгаа юм байна. За их дүнтэй гүйлгээний хувь болох дээр уучлаарай. Их дүнтэй гүйлгээний хувь болохоор анд хасах юугаар орсон учраас одоо их биш дандаа бага дүнтэй гүйлгээнүүд хоорондоо хийгдэж байгаа байна гэдэг ерөнхий ойлголтуудыг эндээс ингээд та нар авчиж болно. За мэдхгүй хүмүүс байвал мэдээч Google Translate гэж нэг сайхан байгаа тэрийгээр одоо харж болно. За нэг дараагийн зүгээр нэг сонирхуулахад хүмүүс зарим нэг тодорхой хүмүүс энэ дээр ингээд үнийн саналыг оруулдаг. Өөрсдийнхөө одоо таамаглалчуд өнгө ерөнхийдөө оруулдаг гэсэн үг. Энэ дээр ингээд submit хит хүрэх вэ те 10% өсөлт үзүүлэх юм уу, аль хүртэл үзүүлэх юм уу яах вэ? Хүмүүсийн таамаглалыг ингээд оруулсан байдаг. Доошоо унах ч юм уу те. Хасах 5%, хасах 2% ингээд оруулсан байна тийм ээ. За хасах руугаа орно те. Саяны bearish буюу одоо баавга эсрэг рүүгээ орцсон уналттай байгаа учраас яг хуу хасах 2% уналт үзүүлж магадгүй гэж би ерөөд estimate хийя. За ингээд ерөнхий estimate-ийг харж байна тийм ээ. Ийм байна. За яг хуу ихэнх хүмүүс ерөөдөө 50,000 гарна гэж яасан бэ 5.6% нь ерөөдөө тэгж үтсэн байна. 337% нь ерөөдөө над шиг дүгнэлттэй байна. За ингээд цаашаа харах юм бол нэг 10 сарын 31 хүртэлх саналаа суулгаад 21,894 оролцоход энэ дээр 554 нь ерөөхдөө нэлийн өндөр хувь нь 50,000-аас дээш хэвээрээ байх болно. Гэх мэтлэн ингээд одоо он гарснаас хойш ингээд шууд яах нь 60,000 гарнаа гэж зарим саналаа өгсөн байх нэ. Гэх мэтлэн ингээд хүмүүсийн сонирхолтой судалгаануудыг харж болно. За би нэг сонирхолтой coin харуулъя. За Decrypt Zcash-ыг би нэг яач. Zcash-ыг олборлж болдог coin байгаа. Энэ ерөнхийдөө анх гарснаас хойш анх гарахад маш өндөр үнэлгээтэй гарч исэн боловч бүр асар богино хугацаанд ингээд уналтыг үзүүлсэн тийм зүйл одоо зоос байдаг. За тэгээд мэдээж энэ 2018 оны 1 сарын 17 буюу одоо 17 онд биткойны өсөлтийг дагаж өсөж орж ирсэн coin байдаг. Түүнээс хойш ерөнхийдөө биткойн буцаад унаад ирэхэд дагаж унсаар хагаад ингээд яах вэ? Хамгийн доод зэгтээ 2020 оны 3 сарын 14-нд хүрч исэн байгаа. $25 хүртлээ. За энэ үед ерөөхдөө олборлолт маш бага байсан гэж үздэг. За ингээд сүүлийн он гарснаас хойш ер нь ихэнх койны арилжаанууд маш сэргэж эхэлсэн байдаг. Одоо bearish одоо bullish тий бух гэдэг бух руугаа шилжсэн гэсэн утгатай байдаг. За энэ нь бол мэдээж ингээд 5 сарын ихэнх хүртэл за 5 сарын дундуур хүртэл юм шүү. Одоо койнуудын өсөлт ерөөхдөө айгүй ажиглагдаж эхэлж байсан. Түүнээс хойш одоо ковидын үйлчлэл маш өндөр байсан учраас эндээс ингээд уналтууд гарч ирсэн. Одоо удахгүй сэргэж эхэлж байгаа. Энийн хувьд бол ингээд майнер буюу одоо уурхай төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудаас уурхай өөрийн олборлолтын төхөөрөмж ерөөхдөө авч байгаа. Би Zcash олборлдог энэ нэг төхөөрөмж авсан байгаа. Одоо түүний талаар ерөөдөө дараагийн бичлэгүүдэд оруулж үзүүлэх болно. За мэдээж энэ өөрийнх нь сайт болон үзүүлэх хаана энэ Zcash-ийн юмуд байдгүй. За BSK гэдэг юм дээр платформд ерөөхдөө үндсэн үзүүлэлтүүдийг харъя тийм ээ. Total supply нь маш бага байт юм байна тийм ээ. 100,000 Zcash байдаг юм байна. Supply нь
мэдээж маш өндөр байгаа. Энэ дээр зөвхөн NDS сканер бүртгүүлсэн юм. За total тийм ээ. Holders гэдэг нь утгаар 1970 хаяг энд ерөнхийдөө бүртгүүлтэй байдаг байна. Ерөнхийдөө ингээд эндээсээ авахуулаад та нарын энэ доторх нэмэлт мэдээлэлтэй бүгдийг ингээд харж болдог байгаа шүү. Эндээс үндсэн Binance Smart Chain дээр суурьтай юм хаяг дээрээс л үүсэл. За гэх мэтлээ ингээд тавхан харж бол. За дөрөвчих шиг historical data, holders, wallets, news, social ratings, analysis гэдэг юм. За analysis-ийг харъя тийм ээ. Энэ Zcash-ийн өөрийнх нь analysis одоо жишээ нь хаана явж байгаа юм те. Bearish одоо энэ ерөнхийдөө neutral буюу одоо аль одоо яаж ч магадгүй дундын байдалтай байгаа даа мэн. Үндсэн өсөлтийн хэмжээ нь ерөнхийдөө аягүй бууралт таагдаж байна. Concentration нэгтрэл мэдээж мангар өндөр байна. Ололт их байна. In the money те мөнгөөр төгрөг болон хувирах хэмжээ нь өндөр байгаа мэн. За large transaction мэдээж бага л да. Их дүнтэй гүйлгээ ердөөс хийгдэхгүй яагаад гэвэл бага үнэлгээтэй coin учраас. За нэг олборлолт явагдсанаас хойш ерөнхийдөө аягүй сэргэж байгаа гэж харж байгаа энэ coin. За ингээд ерөнхий мэдээлэл таалагдсан бол subscribe хийгээрэй. Мэдээж дараагийн видеонуудыг та нарын хүссэн сэдвээр хийж болно. Төрөл бүрийн сэдвээр би хийдэг байгаа шүү. Та нар миний сувгаар зорчилж үзээрэй. Төрөл бүрийн видеонууд оруулсан байгаа шүү. Баярлалаа. Баяр таа.